Та бүгдийн энэ өдрийн мэндийг биднес өнөөдөр НИА протоколын тухай ярина. Нодлонгоос хойш хэд хэдэн бичлэг хийгдсэн байгаа энэ протоколын талаар. Хамгийн сүүлийнх нь 7 сарын 1-нд 2 бичлэг хийсэн. Тэрэн дээр ганц нэг алдаатай зүйл яригдсан. Одоо энэ болон дараагийн бичлэгүүд төр төгрөгийг залруулж явуучих гэсэн бодолтой байна. За бид бол крипто төслүүд дээр гадных ч дотнох ч ашиг хийх зорилгоор орж байгаа шүү дээ. Ямар ч хүн байсан. Гэхдээ бас анхааруулж хэлэх зүйл байдаг. Энэ дээр тухайн хүн өөрийнхөө криптод оруулж байгаа хөрөнгийг ямар нэгэн төсөл рүү бүгдийн 100% нь буруу хэд хэдэн төслүүд рүү гайг өгсөн төслүүдтэй бүтээгдэхүүнтэй үйлчилгээтэй цаашдаа өсөх боломжтой сайн багтаа юм төсөл рүү хөрөнгөө хувааж байршуулах нь хэцүүтэй болов гэж үзэж байгаа. За Монголын хамгийн сүүлийн энэ крипто төсөл бол их coin байсан. Одоо ингээд 6 хоногийн дараа 2 дахь зах зээл дээр гарна. Анх дахь зах зээл буюу IEO биржийн зоосны анх дахь сандал дээр нэг хүний 15 сая төгрөгөөр хязгаарлалт хийж хөрөнгө босгосон байгаа. За ингээд 13-нд гарахад өсөх үү буух уу тэрийг бол хэн ч таахгүй. Тийм учраас та өөрийнхөө амьдралд нөлөөлөхгүй байхаар тийм хөрөнгөөр төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй болов гэсэн байр суурь биднес барьдаг. За ингээд НИА протокол дээр энэ MetaBoot Hackathon гэдэг сая долларын шагналтай юм санал зөвлөдөх гэдэг юм уу. Hackathon-ыг бол энэ IT-ийн хүмүүс анх гаргаж ирсэн байна. Одоо тухайн код бичих ч юм уу, програм, аппликейшн үүсгэхдээ маргалддаг, зөвшөлдсдөг, шин саналаа хуваалцдаг, уулзалт зохион байгуулдаг юм платформ талбар байгаа. Одоо Hackathon-ыг бол онлайнаар хийж болж байгаа, офлайнаар хийж болж байгаа. За НИА протокол дээр болохоор энэ MetaBuild.dat.com гэдэг платформ дээр хийж байгаа. Энэ дээр ингээд ярилцаад энэ 8 сарын 27-наас 9 сарын 12 хүртэл энэ төслүүдийн талаар юм цагийн хуваар нь гарцсан ямар хүмүүс үг хэлэх үү, презентац тавих уу, аль ажлын талбар дээр ярилцах уу гэдэг ингээд бүхий зүйл нь гарцсан байгаа. За ингээд бүгдээрээ хараад явчих. За энэ Hackathon яг бодит хэрэгжиж байгаа төслүүд дээр бол ингээд оролцож байгаа боломжтой байна. Бүртгүүлээ тийм ээ, өдөр нь үеж, цаг нь үеж. За энэ ямар сувгаар холбогдох уу гэдэг цагийн хуваар нь үеж. Discord холбогдно гэсэн юм байдалтай. За бас энэ дээр ямар мэдээллүүдийг ашиглаж болох уу гэдэг ингээд бүхий л НИА протоколтой холбоотой зүйлийг тавьсан байгаа. За энэ дээр бид зөвхөн криптовалютын ханшны зөрүүн дээр ашиг хийж арилж байхаас гадна IT-ийн мэрэгжилтэй Монгол залуучууд ч юм уу блокчейн мэддэг юм хүмүүсийн төслүүд рүү оролцоод бас цалин мөнгө авах, өөрийнхөө мэдлэгийг үнэлэх, энэ төслүүдэд бас гишүүн болж оролцох юм боломжтой байдаг юм байгаад байгаа. За ингээд бүгдээр энэ партнерын челленжийг ингээд арахлаар өмнө явагдсан төслүүд дээр хичнээн төгрөгийн долларын одоо шагнал урамшуул өгсөн ингээд харагдаж байна тийм ээ. Octopus network дээр ямар асуудал шийдсэн $10,000, $8,500, $8,000 гэдэг ингээд шагнал урамшуул тодорхой НИА протокол дээр асуудал юм уу, аппликейшны хөнгөн шуурхай хүмүүст хэрэгтэй юм асуудлыг шийдээд юм урамшуул цалин мөнгө юм авсан юм яг бодиттой хэрэгжсэн юм төслүүдийг ингээд тавьсан байж байгаа жишээтэй. За тэгээд энэ өөрийн багийг бас энд сонгож болно. За би тэр ажлын байранд нээлттэй ажлын байрууд бол байдаг. За энэ Builders Creators гэдэг энэ бол нэлээд энэ дээр хөрөнгөө байршуулсан тодорхой хэмжээний ажлын баг үүсгэсэн нэлээд хөрөнгө НИА протокол хийсэн хүмүүс бол ингээд нэрээ өгсөн ингээд байж байгаа. Валидатор буюу баталгаажуулагч хүмүүсээр байдаг байна. За энэ багийг би ямар багтах уу гэдэг өөрийнхөө багийг хайгаад яг энэ Hackathon дээр оролцох боломжтой энэ багуудын нэр байж байна. За нээлттэй ажлын байр бол бас байж байгаа. Энэ дээр бол өөрөө ямар чиглэлийн ажил хийдгүү тийм ээ, хөгжүүлэгч юм уу. За энд бол бүх л ингээд мэдээллүүдийн тавьсан байна шүү дээ. Rust гэхэд ямар ажлын байрны санал тавьсан байна тийм ээ. За ингээд өөрөө саналаа өгч болно. За би ийм
ажил хийнэ. Энэ код бичнэ ч гэдэг юм уу, аппликейшн хөгжүүлэлт хийнэ ч гэдэг юм уу, IT хөгжүүлэлтийн чиглэлийн хүмүүс ингээд шинэ ажлын байр оролцоод ингээд явах боломжтой байгаа. За буцаад энэ лүгөө орё. За энэ хакатонд оролцохдоо ингээд бас бүртгүүлэх нь шүү дээ. Мэдээж бүртгэл дээр таны утас, мэйл хаяг ямар зорилттой ингээд гараад ирчих. За тэгээд үндсэн яг ня протокол дээр хүртэн карьерс гэдэг л нь ороход бол ажлын байрны зар тавьсан байгаа. Тийм учраас IT-ийн чиглэлийн болон блокчейн мэддэг хүмүүс бол энэ хакатонд орж байгаа төслүүдэд бас ажил хийж цалин авч болох нь байна. Яг үндсэн ня протоколын үндсэн сайт руу орж бас ажлын байртай болж болох нь байна. За ингээд ня протоколынхоо товч юунуудыг харъя. Яг одоогоор энэ $5, $6 тэнцүү байна. Энэний талаар биднээс өмнө ярьсан учраас энэ дээр маш товч ярих гэж бодож байна. За ингээд хөрөнгө оруулагч нар нь ямар хүмүүс вэ тийм ээ. За энэ үүсгэн байгуулагчид нь Алекс Шкедано, Илья Полушкин гэдэг ингээд хүмүүс байж байгаа. За хөрөнгө оруулагч нар нь бол энэ нэлээд том компаниуд байгаа. Coinbase Ventures, Pantera Capital, Multi Capital, Blockchain Ventures, Coin Fund гэдэг нэлээд гайгүй юм компаниуд хөрөнгө оруулсан байгаа. За энэ токены талаар биднээс өмнө ярьсан. За энэ дээр ганц үзүүлэх юм бол энэ их зүгээр ойлгомжтой болов уу гэсэн бодолтой. За одоо зах зээл рүү гарах токен бол ингээд графикаараа байж байна. 26 оны 1 сар гэтэл 1 тэрбум одоо ширхэг токен зах зээл дээр нийлүүлэгдэх нь байна. За яг одоогоор өнөөдөр 9 сарын одоо 7 гэхэд ингээд ямар хүмүүсийнх нь coin зах зээл дээр гарсан байна гэдэг ингээд гарсан байгаа. За бид энийг бас Solana сая долларын зар өгж өөрийнхөө төслийг бол сурчилж олон нийтэд зарсан. Гэтэл Solana одоо $142 болсон байгаа. За Solana токены талаар биднээс бас яг тэр бичлэгийн үед ингээд хийсэн байгаа. За энэ нөгөө ня протоколын бичлэгийг нэж чинь энэ 7 сарын 1 хавтын бичлэгийг хийсэн байгаа. Solana дээр бол ихэнх нь бол энэ үүсгэн байгуулагч дээр очсон яг тийм зохион байгуулалтаа өсгөлт хийсэн байж байгаа. Тэгээд $60-то 100 хүрэх болов гэсэн 100-аас дээш гарцсан байгаа. За 7 сарын 2-ны хавьд биднээс ингээд харъя. Бараг энэ үед нь биднээс энэ бичлэгийг хийсэн байдیں۔ Яг энэ хавьд. Гэтэл одоо ингээд бараг 140 гэдэг чинь бараг 3 дахин өссөн байхгүй юу? Маш хэмтгэн авсан. Ихэнх нь бол энэ үүсгэн байгуулагч дээр нь байж идэг. Юуны хувьд бол ня протоколын хувьд бол бас ингээд бүгдээрээ харъя. Анхных нь хэдэн $то гарч ирсэн байна. За 7 сарын 1, 2 ингээд бас биднээс бичлэг хийсэн ня протоколын талаар 7 сарда. Тэгэхэд бол энэ $2 байсан бол одоо $6 болсон байх юм байна шүү дээ. 3 дахин өссөн. Ер нь бол энэ ня протокол бол нэлээд гайгүй өсөлт үзүүлнэ гэсэн бодолтой биднээс байгаад байгаа. Тийм учраас энийг та бүгд анхаараарай гэсэн юм одоо мэдээлэл өгч байгаа. Тэгээд энэ Twitter-ийн бас нэлээд харах хэрэгтэй. За энэ ня протокол дээр маш олон төслүүд байгаа. Эндээс биднээс 2-3-ын сонгоод одоо ингээд ярих гэсэн юм бодолтой байна. За энийг ярьсан Twitter дээр за Meta Pool гэдэг энэ гараад ирсэн байгаа. Энэ дээр одоо 9 сарын 10 хүртэл бол ингээд тодорхой хэмжээний 3,000 ня байршуулах юм бол юм урамшуулна ийм гэдэг ингээд гарцсан байгаа. За энэ рүү биднээс бас нэг цөөхөн доллар оруулъя гэсэн юм бодолтой байгаа. Бичлэгийн сүлд үзүүлээ. Одоо үзүүлэх зүйл бол за энэ Meta Pool бол тэрбум токентой байлаа. Тэгээд бас энэ токены хуваарлт эднээс ингээд бас гаргацсан байна тийм ээ. За ямар ашигтай ингээд гаргацсан. Жишээ нь би энэ дээр 100 ширхэг ня хийвэл хэд дахин өсгөө, 200 ширхгийг хийвэл хэд дахин өсгөө гэдэг ингээд өсөлтийн үзүүлэлтийн гаргацсан Meta гэдэг юм токен өгөх юм байлаа. Meta токен бол одоо зах зээл дээр гараагүй. За биднээс өнөөдөр нэг ярих гол юу бол Refinance гэдэг энэ Refinance-ийн тухай ярих гэж байгаа. Refinance дээр биднээс энэ
нэлээд судалж үзээд энэ төр ишээ хөрөнгө оруулалт оруулах гэсэн бодолтой байгаад байгаа. За энэ refinance руу хөрөнгө хийхин тулд биднээс одоо өөрийн биржээс тодорхой хэмжээний хөрөнгийг шилжүүлэх гэж бодож байна. За энэ нь одоо миний төрөвч байгаа. За NEA протокол дээр блокчейн дээр ажиллаж байгаа гэдгийг баг мэддэхгүй ингээд өөрийнхөө нэрээр ингээд дансаа одоо хүчдэг тийм онцлогтой. Тэгээд секундэд 100 мянган транзакц хийх хурдтай цаашдаа нэлээд сайн өсөлт үзүүлэх юм протокол учраас та бүгд анхаараа гэсэн юм мэдээлэл өгöd байна. За одоо эндээс би өөрийнхөө энэ юг хуулж авъя. Ийшээ мөнгө шилжүүлэх гэж байгаа. За энийг копичлаа тийм ээ. Ингээд миний дансанд одоо нэг $62 буюу 10 NEA байж штэ. Энэ рүү би шилжүүлэх юм. Яалаа. За чэнэ сонголоо. За энийг ингэсэн хаяа за энэ дээр дансныхаа утасныхаа юунуудын нэг явуулъя. За ингээд ирж байгаа хооронд би Google Authenticator бас хийх хэрэгтэй. 408 068. За мэйл харъя. 577 801. За одоо утасныхаа хийн 505 105 505 157. За ингээд submit чи. За ингээд амжилттай гээд шилжигдсэн. Тодорхой хугацааны дараа надад NEA дээр ороод ирэн. За энэ мэйлээр бас ирээд ирж байна те. Та ингээд амжилттай гүйлгээ шилжүүлгээ хийлээ гэд. За ингээд миний get югас NEA маань гарцсан. Одоо үндсэн данслууд маань орж ирж байгаа. За ингээд ороод ирсэн байна. За эндээс би одоо энэ refinance гэдэг энэ евро төсөл рүү оруулах юм байна. За ингээд бүгдээр харъя. Би өөрөө NEA холбоо энэ дээр за connect гээд за энийг ингээд холбоно гэсэн. За ингээд холбогдох хооронд нь энэ дээр бас юу тайлбарлажээ. Ямар ашигтай хөлбөр гарч ирсэн байх гэхээр энэ 9 сарын одоо 14 хоног энэ дээр нэлээд ашигтай юм 350-аас 400% ашигтай хөлбөрөд гарч ирж байгаа. За энэ дөрвөн криптовалютын хувилбараар энэ дээр ашиг хүртэх боломжтой юм хувилбар харагдаж байгаа. За энэ рүү биднес одоо яаж хийхийг харуулж байна. За би өөрийнхөө мэйлээр ирсэн юу хийх хэрэг кодыг за иймэрхүү болгоод гүйлгээ болгон дээр юм код хийх юм шүү. Тэгэхээр энэ яг гүйлгээ болгон дээр хийж байгаа энэ мэйлээр хийж байгаа кодыг хугацаа хэмнэхийн тулд дараагийн удаа би хийхгүй гэсэн үг, үзүүлэхгүй гэсэн үг. За ингээд холбогдсон тийм ээ. За refinance гэдэг дээр миний одоо яг refinance application дээр хичнээн депозит гэхээр wrapped NEA гэж $61 тэнцүү тийм юу гэж байна. Бүгдийг ингээд хуургацсан. За одоо энэ рүү биднес депозит хийн. За бүгдийг хийх юм бол ингээд бүгдээр яваад орчин. Энэ дээр нэг $100-ын үлдээгээд $100 гэхлээр чинь хэд байна? За $6 тийм ээ. Тэр энэ лөө $100 үлдээхээр хуваахан 6 17 юу үлдээгээд нэг 70-ыг хийш шилжүүлчих гэсэн үг. За 70 яа буюу $400 хийш энэ refinance-ийнхаа депозит руу хийн.
дахиад нөгөө мэйл шаардсан шүү дээ. За нөгөө дахиад мэйл шаардсан. Ингээд мэйлээ баталгаажуулна. Энэ бол яг хамгаалтын систем байгаа учраас жоохон хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ энийг баян хийж явах зүйтэй. За ингээд амжилттай ингээд 131 яа токен ороод ирсэн байна надад. Энэ дээр би өчигдөр бол фарм хийсэн байгаа. Та бүгд таруулын ингээд ref wrap-ийн 260% байна. За энэ дээр DAI ягийнх нь 203%, USDT ягийнх нь 144%, Ethereum-ийн 144%. За энэ хоёр ойролцоолсон байна. Skyward-ыг тусад нь яриа гэж бодож байна. Тэгэхээр энэ дөрвөлөө би одоо юу хийн? Farm хийх юм. Тэгэхээр farm хийхлээр ижил хэмжээтэй токен байх хэвээр, тэнцүү байх хэвээр. Хоёр хослол нь NRF тэнцүү, Octanian тэнцүү, DAI-ийн тэнцүү байх хэвээр. Тийм учраас тийм $400 тэнцүү нь яа байгаа юм чинь ойролцоогоор $50 хуваах нь 6.2 гэхээр нэг 8 NIA токен одоо USDT болгоно, REF болгоно гэсэн үг. Тэгэхээр би swap хий. Тэгэхээр REF-ийг би хий. Тэгэхэд тулд эндээс нэг юугаа REF токеныг олно. За энэ чинь тийм ээ. За энэ дээр би нэг 8 NIA-гаар юу хийх вэ? Тэгэхээр 14 REF 8 NIA одоо liquid токен болгож чадах гэсэн үг. За ингээд swap чинь энийг. За дахиад энэ дээр зөвшөөрөхгүй гэдэг ингээд ороод ирчих. За би ингээд swap хийсэн те REF-ийг авцсан. 14 ширхэг REF токен байгаа. Тэгээд би одоо pool руугаа очино. За ингээд REF энэ pool руугаа ороод liquid нэмнэ гэсэн үг шүү дээ. За ингээд энэ бүгдийг хийх үү гэдэг ингэж байгаа. За цаана нөгөө дахиад 8-ыг би хэрэгжилж яах гэсэн үг байхгүй юу? За ингээд liquid pool руугаа нэмнэ. За ингээд дахиад шимтгэлэн дэд гарах нь. За ингээд шимтгэлэн юм баг гарч байна. За одоо дахиад энэ дээр би pool дээр нэмэх гээд үзье. REF байхгүй. За баланс 115 байж байна тийм ээ. За одоо би REF NIA 2-ын хослол дээр pool үүсгээд liquid pool руу хийцэн. За ингээд би farm дээр энэ дээр нэмээд хийцэн. Сая нэмэгдсэн гэсэн үг. За одоо энэ гурав дээр хийхэд бол би хослолуудаа авах хэрэгтэй NIA бол надад байгаа. DAI, Oct, USDT swap хийх гэсэн үг шүү дээ. За ингээд DAI-гаас сонгоё би. За гурвууланг ингээд ер нь сонгоч те. DAI-гаас сонгочлоо. Энэ дээр би нэг 8 ята тэнцүү DAI swap хийж байгаа. Эндээс 8 хасагдана гэсэн үг. За ингээд swap хийе. За энэ үйлдэлүүд бол бүгдэн дээр нь ижлэгэн ингээд шимтгэл нь хасагдана. DAI-га хийцэн. Одоо дараа нь Oct-га хийн. За ингээд хасагдсан байна тийм ээ. За одоо би дахиад DAI-га хийцэн одоо Oct-га олж энэ доор байж байна тийм ээ. Oct. За энэ дээр нэг 8 ята тэнцүү. За нэг иймэрхүү Oct токен swap хийлээ.
За энэ багасаад байгаа та бүгд анзарч байгаа бах тийм ээ. За одоо USDT үлдсэн байгаа. За энэ USDT. За 8 харьцаа. За нэг ийм USDT оногдох нь байна. Get swap. За энэ дээр ниа багасаад байгааг харж байгаа бох тийм ээ. За ингээд би юугаа харъя. Ямар USDT DAI байна. 91 ниа байна. За энэ OCT байна. Refinance-ийг би liquid pool руу явуулсан. Одоо энэ гурван дээр би liquid pool руугаа орж шилжүүлэх юм гэсэн үг. Pool үүсгэх гэсэн үг. Үүсэндээ тэр хоёр хослолтой токнууд энэ дээр барина гэсэн үг байхгүй. За одоо би USDT-ийн farm хий. За ингээд farm хийхлээр liquid үүсэхгүй гэдэг ингээд үүсгэн $38 максималны тэр надаас юм нэг 8 ширхэг яг бас liquid руу орж байгаа байхгүй. Ер нь 50% тэгэхээр тэндээс татаад авчихна гэсэн. За дахиад ингээд liquid pool-ийн гүйлгийг хийж байна. Ингээд USDT-ийн яг liquid pool үүсгэсэн. Одоо ингээд дараагийн liquid pool-ээс сонгоно. За энэ OCT байна. За энэ рүүгээ хийн liquid pool. За энэ 27 OCT байгаа максимал ихлээр нэг 8 ниа хэрэгтэй болж байгаа. За ингээд liquid үүсгэнэ. За OCT ниагийн wrapped ниагийн liquid pool үүссэн. Одоо дараагийнх нь юу үлдсэн байна харъя бүгдээрээ. DAI үлдсэн байх хэвээр тийм ээ. DAI-гийн би юу хийгээг байгаа шүү дээ. За ингээд liquid pool. За 48 DAI байна. Ингээд бүгдийг оруулна. За ингээд liquid pool үүсгэнэ. За ингээд ерөнхийдөө бүгд бараг болчихж байгаа шиг байна. Харъя бүгдээрээ. За ингээд байхгүй тийм ээ. Үлдэгдэл байхгүй, OCT байхгүй, REV байхгүй, USDT байхгүй, DAI байхгүй бүгд liquid pool руу орсон. За 67 wrapped ниа үлдчихлээ надад. За нэг refresh хийгдсэн. За ингээд миний үндсэн ниагийн дансанд нэг $130-тай тэнцүү ниа токен үлдсэн байгаа. Энийг дараагийн төслүүдэд ашиглаад харуулъя. За ерөнхийдөө ингээд энэ ниа протокол дээр байгаа төслүүд бол нэлээд сайн хөгжиж явж байгаа. За дараагийн харуулах зүйл бол ниа Prad урдсан байгаа. Энэ дээр application орсон. За ингээд pool ямар pool үүссэн байна гэхээр ингээд өнөөдөр энэ pool ашиглалтанд ороод хуваарлагдсан байна. За ингээд дараагийн бичлэг хүртэл баяр та. Анхаарал тавьсан баярлалаа.